хандаа байна. Можо дижитал телевиз монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж байгаа билээ. Энэ удаад ахмад хүмүүсийн сэтгэл зүйн онцлог тэдэнтэй залуу үеийн хэрхэн зөв харилцах талаар зөвлөгөө бэлтлээ. Настай хүмүүсийн зан авир сэтгэл зүйн өөрчлөлт нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нас ахын хэрээр бие махбод сэтгэл зүй танин мэдхэн түвшинд тодорхой өөрчлөлт гардаг бөгөөд энэ нь тэднийг илүү эмзэг ууртай гомдомтгой болгож болох юм. Настай хүмүүс дасан орчноо өөрчлөх, бүхий л насаараа хийж ирсэн зуршлаа хаяхыг хүсдэггүй. Ахмад настнууд өөрчлөлтөд дасан зохицохтой удаан. Орчин тойрон нь хурдтай хойсож байхад тэд хуучин дурсамж, зам үйлдэл хэтэрхий их ач холбогдлогч, шин зүйлийг хүлээн авахд төвөгшөх байдлаар ханддаг нь хойч үе, залуустай зөрчилдөхөд хүргэдэг. Хамгийн том жишээ бол тэд манай үед ийм байгаагүй, бидний үед одооны залуусч дээд гэх мэт үгсийг олон давтдаг. Ахмадууд ганцаардаж дотны хүмүүсээс анхаарал хүсдэг. Нас ахих тусам ойр дотны хүмүүс нь нас барж, гэр бүлийнх нь завгүй болж тэд ганцаардаж эхэлдэг. Хайр халамж мэдрэхгүй байх нь тэднийг ууртай, уцаартай болгодог. Заримдаа уурлаж зэмлэх нь үнэндээ зүгээр л өөрийгөө анзаарагдуулах нэг арга нь байдаг учраас өөр хүүхдүүд нь энэ байдлыг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд биеийн байдлаасаа болж сэтгэл санаа нь хямардаг. Бие суларч өвчин хууч нэмэгдэх нь сэтгэл санаанд нь сүргээр нөлөөлдөг бөгөөд хараа сонсгол муудах, үе мөч өвдөх зэрэг асуудлууд нь тэднийг цохолдуулж уур уцаартай болгодог. Зарим настай хүмүүсийн ой тогтоолт анхаарал төвлөрөл сулардаг. Настай хүмүүст өөрийгөө хэрэггүй мэт мэдрэх хандлага зөнхөлдөг. Би хөвшөрчихсөө, миний үгийг хинч тоохгүй байна гэх мэт бодлууд нь өөрийгөө үнцэнгүй мэт мэдрэхэд хүргэдэг. Энэ нь тэдний уур уцаар гомдомтгой зангийн гол шалтгаануудын нэг байдаг. Настайчууд захмадуудад маань ийм асуудлууд тулгардаг тул залуус бид тэдэнтэйгээ хэрхэн харьцуулах зохилтой вэ? Тэдэнтэй харьцахдаа төвчээртэй, хүлээцтэй байгаарай. Уурсан үед нь хариу уурлах хэрэггүй. Та ингэж бодож байгаа нь зөв, гэхдээ гэх мэтээр тайван ярилцах нь тэднийг тайвшруулна. Тэдэнд өдөрт тодорхой цаг гаргаж ярилцах, анхаарал хандуулах нь таатай мэдрэмж төрүүлнэ. Өдөр тутмын амьдралынхын талаар асуух, тэдний дурсамжийг сонсох нь чухал. Та залуудаа ямар хүн байсан бэ гэх мэт асуулт нь тэднийг өөрийгөө үн цэнтэй мэт мэдрэхэд туслана шүү. Настай хүмүүсийн оролцоог нь гэр бүлдээ нэмэгдүүлээрэй. Гэр бүлийн үйл ажиллагаанд оролцуулах, жижиг зүйлсээр туслуулах нь би хэрэгтэй хүн гэх мэдрэмжийг өгдөг. Та бидэнд хэрэгтэй, таны туршлага үнэтэй гэдгийг ойлгуулах нь чухал. Бие махбод сэтгэл санааг нь идэвхтэй байлгахын тулд гадаа салхинд гаргах, хөдөлгөөн хийх боломж олгох. Хөгжөөнтэй зүйлс санал болгож ганцаардхаас нь сэргийлж аль болох анхаарал тавьж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэдэндээ хайр халамж үзүүлэх. Заримдаа тэдний уур уцаар нь зүгээр л намайг анхаар гэсэн дохой байдгийг ойлгох хэрэгтэй. Тэврэх, гараас нь атгах, зөөлөн дуугаар харьцах тэднийг тайвшруулдаг. Настай хүмүүс уур уцаартай байдг нь зүгээр л гаднаа харагдаж буй илрэл бөгөөд үнэн хэрэгтээ тэд хайраар дутмаг анхаарал хүсэж байдаг. Тэднийг илүү сайн ойлгож харилцаандаа бахан өөрчлөлт хийхэд тэдний ааш зам эерэг болж илүү аз жаргалтай байх боломжтой.